Одоо бүгдээрээ геометрийн салбарт байх хоёр жижиг ухагтхууны тухай авч үзцгээе. Эхний ухагтхуун нь аливаа зүйлсийн перпендикуляр байх тухай ойлголт юм. Ихэвчлэн хүмүүс перпендикуляр гэж яриад байдаг. Гэтэл үнэн дээр перпендикуляр шолуунууд гэж ярих хэрэгтэй юм. Мөн параллел шулуунуудын талаарх санаа юм. Тэгш өнцөг үүсгэн огтлолцсон хоёр шулууныг перпендикуляр шулуунууд гэнэ. Бид юуны тухай яриад байна вэ гэхээр энд нэг шулуун байна. Энд өөр бас нэг шулуун байна. Хэрвээ энэ хоёр шулууны огтлолцолд тэгш өнцөг үүсч байвал эдгээр шулуунуудыг перпендикуляр гэж хэлдэг. Огтлолцолд нь тэгш өнцөг үүсч байхын тулд эдгээр хоёр шулууны хоорондох өнцөг 90 градус байх хэрэгтэй. 90 градус байх хэрэгтэй бөгөөд эдгээр өнцгүүдийн нэг нь л 90 градус байвал бусд нь ч бас 90 градус болно. Тэгэхээр энэ 90 градус тиймээс эдгээр нь перпендикуляр шулуунууд байх бөгөөд бид перпендикуляр шулуунуудтай боллоо. Дараагийн нэг ухагтхуун цаас дэлгэц гэх мэт хэмжээст гадаргуу дээр танд хизээж огтлцохгүй хоёр шулуун өгөгдсөн байг. Тэдгээр нь ижил зайтай. Тэгвэл бид параллел шулуунуудын тухай ярьж байна. Энд байгаа шулуун бас энд байгаа шулуун эдгээрийг параллел байхаар зурсан байна. Энэ хоёр огтлолцоогүй. Мөн хоёулаа ижил чиглэлд явж байгаа. Гэхдээ эдгээр нь бие биенийхөө зөөж тавьсан хуулбар гэж ойлгож болно. Энэ хоёр хизээж хоорондоо огтлцохгүй. Тэгэхээр эдгээр шулуунууд нь параллел юм. Бидэнд огтлолцолд нь тэгш өнцөг үүсээгүй байх огтлолцсон хоёр шулуун өгөгдсөн байг. Энэ шулуун бас энэ шулуун. Эдгээрийн огтлолд тэгш өнцөг үүсээгүй байна. Тэгвэл бид энэ хоёр шулууныг перпендикулярч биш, параллелч биш шулуунууд гэж нэрлэдэг. Зүгээр л огтлолцсон хоёр шулуун юм.